Сайн байцгаана уу саруулах ханд монголчуудаа. Mono English Bookstore-тай хамт хүргэдэг Weekly Book Review маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ 7 хоног болгон бид нар маань бас номны ревю хийж байгаа. За ер нь бол мэдлэгийг түгээх, үнцэнтэй контент бүтээх гэдэг энэ утга санаа, энэ зорилгоо хүрээд ингэж та бүхэн бас Mono English Bookstore-оос одоо магадгүй хэрвээ таалагдсан бол энэ бидний хүргэж байгаа номнуудыг бол давахыг хүсэж байгаа. За би тэгээд хамаагүй номыг одоо бас нэг хамаагүй ингэ нуршиж спойлдохоос илүү та бүхэнд илүү унших сэтлийг ингэж өгөх ёстой байна гэх. За өнөөдрийн ярилцах ном бол Hidden Potential гэдэг Adam Grant-ийн дэлхийд дахинаар 30 сая копи зарагдсан баха. Тэгээд энэ бол бид бүгдийн амжилт гэдэг юу вэ гэдгийг бол ойлголтыг бол тис хөндлөн эвдэх ийм гоё ном бол байгаад байгаа. Мань хүн бол өөрөө Wharton School-ийн бүр мэргэжлийн organizational psychologist гэж байгаа юм. Бүр яг маш олон case study энэ дээр маш олон амжилтын түүхүүд дээр үндэслэж гаргасан энэ hidden potential гэдэг энэ юуны талаар үг гэхээр зэрэг бид нар авиас ур чадвар одоо потенциал гэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь бол нуугдмал авиас гэдэг нэртэй ном байгаа байхгүй юу. Гэтэл нуугдмал авиас гэж юу юм бэ гэдэг талаар маш буруу ойлголттой байдгийн байна. Энийг бол маш олон хүмүүсийн бодит жишээгээр баримтаар бол баталж байгаа гэдэг утгаар бид нар ингээд байглаас өгсөн авиас болвол да амжилтанд болвол да их нөлөөлдөг гэдэг ойлголт бол байдаг. Гэхдээ тэр бол биш юм байна. За мэдээж иргэн тойрны өсөж торинсон орчин тэр хайрлсан хайрлагдсан байдал үзэж туулсан одоо тэр институт сургууль соёл учирсан хүмүүс энэ болгон чухал юм байна гэдэг утга санаан дээр бол үндэслэсэн ном байгаа. За тэгээд номны ревю дээр бол одоо бүр өөр хүмүүсийн ревюнуудыг уншихад ч гэсэндээ гайхалтай. Бүхэл бүтэн одоо 23 их дуулгын эмэгтэй 23 их дуулгын ялагч одоо Serena Williams хүртэл хэрвээ би энэ номыг залуудаа уншсан байсан бол илүү аз жаргалтайгаар энэ амьдралынхаа замналыг туулах байсан юм байна гэж хэлсэн. Бид нар бол одоо энэ Malcolm Gladwell-ийн хэд хэдэн номнуудыг бол хүргэсэн. Gladwell хүртэл ингээд энэ номыг бол ерөөсөө яг нэг юун дээр суурин дээр нэг сууж байгаад ингээд уншижсэн. Бүр үнэхээр таныг мөрөөдлөө биелүүлэхэд чинь бол маш том түлхэц болж өгнө гэдгийг бол одоо Gladwell бол хэлсэн байгаа. Америкийн тэрбумтан Mark Cuban хүртэл бүх дасгалжуулагч, эцэг их хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгч хүн болгон уншаасаа гэд энэ тэгээд их гой кейсүүд бол байгаа. Яг ингээд амжилт гэдэг одоо яг юу вэ? Бид нар ингээд байглаасаа ингээд амжилттай хүмүүс байдгийм үү? Гэтэл ингээд амжилтын ингээд үндсэн шин чанарууд бол тийм ээ. Resilience буюу энэ мятаршгүй шин чанар, альва зовлонд гудаахгүй байх, дасан зохицох. Энийний бол ач холбогдолтой юм аа. За мөн бусдын нууц авьяасыг хэрхэн таних. Бидний бодгоос ахаад өөр гэдэг байгаа шүү дээ. Хэрхэн таних. Ерөөсө хогт хүрээгүй потенциалыг хэрхэн олж харах талаар. Энэ бүр маш гоё жишээнүүдийг бол авсан. За тэгээд сэтгэл зүйн амар амгалан тав тухтай байдал. Энэ маань өөрөө урд хожид байгаагүй бүтээлч занг, урд хожид байгаагүй хамтралыг бий болгодог талаар их гоё жишээнүүдтэйгээр бол бичсэн байгаа. Тэгээ та бүхэн Hidden Potential-ыг Mono English Bookstore-оос бас авч уншиж үзээрэй гэж бодож байна. Энэ өөрөө зан характерын сэтгэл зүйн бүр бүхэл бүтэн шинжлэх ухаан дээр үндэслэсэн магадгүй таныг мөрөөдлөө биелүүлэхэд зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшлахад мотивац болох ном баг шүү гэж зөвлөж байна. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore.